Улсын ерхий прокурорын газрын сургалтын төвөөс халдвар төвчин судлалын үндэсний төвийн эрт илрүүлэг хариу арга хэмжээ авах нэгжийн дарга сувдмаг барьж коронавирусын халдвараас өршлөн сэргийлэх чиглэлээр онлайн сургалтыг 3 дугаар сарын 3-ны өдөр улсын хэмжээнд зохион байгууллаа. Монгол Улсын прокурорын байгууллагаас мөн прокурор ажилтнуудынхаа эрүүл мэндийн аюулгүй байдлыг хангах чиглэлээр тодорхой арга хэмжээнүүд авч хэрэгжүүлж байгаа. Энэ ажлын хүрээнд нийт прокурор ажилтнуудад маань энэ шинэ коронавирусын халдвараас өрчлөн сэргийлэх чиглэлээр сургалт гэхээсээ илүү энэ мэдээллийн чанартай уг халдвараас хэрхэн сэргийлэх үү, уг халдвар гарсан тохиолдолд бусдад яаж халдаахгүй, яаж сэрэмжлэх боломжтой бай талаар та бүхэнд мэдээлэл хийх юм аа. COVID-19 буюу коронавирусын тохиолдол бол өнөөдрийг хүртэл Монгол улсад одоо бүртгэгдэж байгаа нь маш одоо сайшаалтай. Тэгэхээр зэрэг иргэн дор бүрнээ одоо төрийн албач бай, төрийн босч бай бүх хүн одоо иргэн бүр энэ дээр бол сонор сэрэмжтэй одоо мэргэжлийн төв байгууллагаас одоо ингээд хэрэгжүүлж байгаа зөвлөмжийг байгууллага доторх энэ одоо захирам зөвлөмжийг бол одоо цаг тухай бүр одоо биелүүлж авах хэрэгтэй. Сургалтаар коронавирусын тархалтын өнөөгийн байдал, уг вирусын халдвараас өршлөн сэргийлэхийн тулд байгууллага болон хувь хүний зүгээс анхаарах асуудлын талаар мэдээлэл өгсөн юм. Тус сургалтанд нийт 21 аймаг, 9 дүүрэг, сум дундын прокурорын газрууд онлайнаар холбогдож мэдээлэл авлаа.